За, сайн уу манайхан. Өнөөдөр та бүхэндээ 2006 онд гарч байсан Aquamarine гээд нэг тийм хөөрхөн кино байдаг да тий. Тэр киног товчлоод яриад өгье. Кино маань далайн эрэг дээр хоёр найзууд нэгэн залууг нууцхан шохоорхож түүний талаар ярилцаж буугаар эхлэх бөгөөд энэ шил зүүсэн найзыг нь Клэр, харин нөгөө найзыг нь Хейли гэдэг. Тэдний бяцхан зүрхийг булаагаад буй залуугийн нэрийг Реймонд гэдэг. Энэ хоёр маань Реймондын талаар аль хэдийнэ мэргэжилтнүүд болцгоосон байх ба биеийнх нь хөдөлгөөнийг хараад л шууд сэтгэл хөдлөлийг нь мэдчихэж байх жишээний. Даанч угаасаа ийм сайхан залуугийн араас зөвхөн энэ хоёр маань гүйдэггүй нь ойлгомжтой. Энэ Сесилия гих охин бол үүний тод жишээ юм. Амраар нь түүнийг сэгээгээ дуудчихъя. Хейли маань ээжийнхээ ажлаас болоод удалгүй найзаасаа хол газар нүүхээр болсон ба энэ нь ч хоёр найзад амаргүй байгаа нь харагддаг. Угаасаа амаргүй штэ тий. Тэгээд тэд нүүж явахгүй байх ямар нэг ич үдтэй зүйл тохиолдосоо гэж залбирцгаадаг. Харин энэ үед нь гинтэл далайн хүчтэй шуурга болох бөгөөд найзууд ч айд сандралдаж байхад нь эмээ нэрээд тэр хоёрыг оронд нь оруулцгаанаа. Өглөө нь болоход өчигдрийн шуурганаас болоод эргэн тойрныхон зүйлс нилээд зүүдсэн байдаг. Харин Клэр маань усан бассейн руу хүл алдаад унчихдаг ба дотор нь байх ямар нэг зүйлийг хараад айж ойрлоход нь аз болж түүнийг Рэй аварч уснаас гарганаа. Клэр найздаа дотор нь ямар нэг зүйлийг харснаа хэлэхэд орой хамтдаа нууцаар ирж шалгахаар болдог. Оройн тэд буцаж ирээд юу байгааг нь харахын тулд янз бүрийн загсны хоол хийж үздээх бөгөөд бассейн дотор юу байсан талаар маргалдаж эхлэхэд нь гинт нэг охин дотор нь сууж сүүлээ хөдөлгөнгөө таарын яриад байгаа зүйл чинь лусын дагна байхаа гэдэг. Найзууд бүр нүдэндээ итгэж ядан айд сандралтахт нь нөгөө лусын дагна тэднийг тайвширхыг хэлээд өөрийгөө ч бас өмнө нь хүнтэй ийм ойр байж үзээгүй талаараа хэлнэ. Түүнийг аав нь хачинт лусын амтантай хүчээр гэрлүүлэх гихт нь гэрээсээ зугтчихсан бөгөөд аав нь түүнд уурлан өчигдрийн хүчтэй далайн шуургыг үүсгэсэн байжээ. Энэ үед нь эндхийн хамгаалагч нь гарч ирэхийг сонсоод хоёр найз ч маргааш өглөө эргээд ирэхээ амлаад явцгаадаг. Харин өглөө нь болоход өнөөх бассейнийх нь усыг саруулж байх ба найзууд яарч сандралдан очиход аз болоход лусын дагна маань амжаад зугтчихсан байх ба бас болоогүй бүр хөлтөө болчихсон байдгаа. Тэрээр нүцгэн байх ба Хейли түүнд цамцаа өгтөл түүнийг нь ийм гоё болгоод өмсчтیں۔ Хоёр найз түүнийг гэртээ дагуулж ирэх ба түүнийг Aquamarine гэдэг юм бэлээ. Aquaman анх удаагаа л далайгаас гарч хүний ертөнцид хөлөө тавьж үзэж байгаа бөгөөд хэрвээ хөлөндөө ус хүргэх эсвэл нар жаргахад буцаад сүултээ болохоо хэлдэг. Удахгүй түүний аав нь хисаагаар дамжуулан залгадаг ба хэрэв Aqua 3 хоногийн дотор хайр сэтгэлийг олж чадахгүй бол аавынхаа үгэнд орж хүчээр гэрлэхээр болдог. Энэ талаараа ч Хейли Клэр хоёрт хэлэх бөгөөд далайн ертөнцид хайр гэж байдгүй ба эндээс тэр хайрыг олохоор болдог. Яг энэ үедээ Реймондыг олж хараадахдаг ба хайрлах нэг нэрээ шууд л түүнийг сонгочихдог. Тэгснээ түүн дээр гүйжчихэд чи надад хайртай юу гэд асуугаатахнаа. Реймонд түүнийг анх удаа харж байгаа болохоор үгүй ээ. Гэхдээ чи их халуун юм байна. За дараа уулзъя да гэд яваад өгнөө. Энэ талаар ямар ч мэдлэггүй туршлахгүй Aquaman шууд л тэр надад хайргүй гинэ. Тэр яаж намайг хайрлахгүй байж болох юм бэ гэд гайхаад хоцорноо хөөрхий. Тэгээд Клэр Хейли хоёроос Таяр түүнийг надад дурлахад нь туслах хэрэгтэй гихт нь найзууд ч дуу нэгтэйгээр үгүй шүү үгүй тэр хитрхи алдартай бүх охид түүний араас гүйдэг чи өөр залуу сонгох хэрэгтэй гэдэг. Харин Aqua хэрвээ таяр лусын даганд туслахын бол нэг хүсэлчин биелэх боломжтой талаар хэлэхэд нь хэдийгээр тэд хоёулаа Рэй крашлагч гэсэн Хейлигийн ээжийн ажлаас болоод нүүж явалгүйгээр хамтдаа байхын тулд тгий чамд туслая гээл зөвшөөрцгөнөө. Үүний дараа тэд Рэйн гэрийн гадаа дугуйтаагаа явж анхаарлыг нь татах оролдлого хийх ба Рейч цонхороо харахад нь Aqua сандарсандаа дугуйныхын торомзыг татаад унаадах нөө. Энэ үед нь Рейч slow motion-оор сүртэй өсөрч бариад л эрт туслаад энэ хоёр маань албан ёсоор танилцдаг. Энэ үед нь гай газар дороос Сэгийн сэгэн дотроос гихчээр Сэгийн тэргүүтээ охтууд ирээд жолоод заалгуулах нэрийдлэр Рэйг аваад явчихтیں۔ Нэрээ манай хүний хумсны өнгө нь түүний сэтгэл хөдлөлийг дагаж өөрчлөгддөг юм байна лээ. Айгүй гоё байгаа зү. Маникюр педикюрийн мөнгийг хэмждэг те. Тэгээд Клэр Хейли хоёр маань түүнд охтын ертөнцийн зах цухаас намсуулчих санаатай баахан сэтгүүлүүд үзүүлж жаахан ч гэсэн мэдээлэлтэй болгодог. Үүний дараагаар охид маань паркаар явхад тэнд нь Рэй бэж таарах ба охид маань ч сэтгүүлээс сурснараа хажуугаар нь чангахан инээлтэд өнгөрдөг. Тэгснээ бас нэг сурсан аргаа хэрэгжүүлэх гээд Aqua Ray дээр очсноо хөх Реймонд чи ч сайн юм аа баяртай гэж авдیں۔ Тэгсэн ашгүй Рэж түүний араас ирээд энэ хоёр маань бяцхан болзоонд явж байгаа юм л та. Яалтчгүй л усын агинд маань хүний ертөнцийн жижиг зүйл ч шин байх бөгөөд энэ нь ч түүнд сонирхолтой байдаг.
Тэд завин дээр суугаад аавуудынхаа талаар ярилцах ба Рэй манай хүнийг чи бусад тогтоос их өөр юм аа гэж байдаг шүү. Угаасаа лусын daгийн нэм чинь өөр байлгүй яах вэ? Харин энэ үед нь нар жаргаж байгааг харсан Аква тэндээс амь тэмцэж зүхтах гэхэд нь Рэй ч нэх өөрхөн түүнийг тайвшрууланга маргааш хамт болзоонд явах талаар асуугаад амжинаа. Манай хүнч бүр сүүл нь гарч ирэх гээд хариулж чадалгүй гүгээл явчихдаг. Үүнийг нь харсан Рэй ч бүр гайхаал хоцорноо хөөрхий. Оройн Аква далайгаас өөр газар усан тонох хэрэгтэй болоход нь Клэр Хэйли хоёр түүнд ийм усан цамхаг олж өгдөг. Харин маргааш нь болоход энэ гурван маань дэлгүүрхийс ч Аквад үдэшлэгт явахад нь хэрэг болох зүйлсийг авцгаадаг. Гэртээ ирээд юмнуудаа шалгахад эмэг авахаа мартсан байх ба лусын дагин маань зөвхөн далайн одон эмгэл зүүдэг болохоо хэлдэг. Тэгээд үүнийг нь далай руу Хэйли Аквагийн дуудсан дэлфинүүдийн тусламжтай авахар болноо. Энэ хооронд Клэр Аква хоёр ярилцаж үлдэх ба Аква өмнө нь ганцхан удаа л хайр гэх зүйлийг харж байсан бөгөөд тэдний бие биерүүгээ харж байсан шиг тийм гоё хайрыг хайж ирсэн талаар хэлтэл Клэр завныхын талаар асууж аав ээжийнхэн зай байсныг мэддэг. Тэгэхээр тэр харсан хайр нь Клэрийн ээж аавынх нь бие биенээ гих хайр байсан байжээ. Даанч аав ээж нь далай тосолтоод нас барчихсан. Тэгээд одоо Клэр маань уснаа сайх айцтай болчихсон байдаг. Аквамен түүнд аав ээж чинь чамайг амьдралаа сайж яваасаа гэж бодохгүй байсан талаар хэлээд урам зориг өгнөө. Үүний дараа харин Хейлигийн авчирсан далайн одон эмгийг зүүхэд жинхэнэ утгаараа чихэн дээр нь цэцэг ургуулж байдаг шүү. Аква Марин маш хөөрхөн, маш ухаантай гэдэл. Энэ үед нь нөгөө Сэгийг дагалдан баясагчид ирснээ өнөөдөр болох үдэшлэгт Рэй Акваг биш Сэгийг дагуулж явах болсныг хэлдэг. Үүнийг сонссон Акваг гомдоод гэрлүүгээ харлаа барьлаа гэд гүйчихдэг ба түүний араас Хейли ирж тайвшруулад битгий ийм эрт бууж өгөө гэд зоригжуулдаг. Харин энэ хооронд Клэр Рэй дээр ирээд яагаад Акваг дагуулж явахаа болсныг асуудал Рэй харин би түүнийг найз залуудаа гэдгийг нь мэдхээсээ өмнө болзоонд дурсан гэж байдаг шүү. Гэлээрч Аквад найз залуу байхгүй хэн ч ам тэгж хэлсэн гихт нь хэлсэн хүн нь угаасаа Сэги байх нь ойлгомжтой. Энэ Рэй бас Сэгид итгэжл байдаг айгүй сонио тий. Үннийг мэдсэн болохоор Рэй Акватай уулзахаар ирэхэд нь Хейлийн өмнөөс нь хөлөө унжуулж түүнд лусын дагна гэдгийг нь мэддэгдүүлэхээ өнгөрдөг. Тэгээд энэ хоёр маань ярилцаж нэг юм учир начраа олцоод нөгөө үдшилтэд хамт явахаар болноо. Манай хүн ч хөөхөн дээрээ тавиад ирэхэд нь Рэй бүр харцаа салгаж чадахгүй. Манай хоёр ч тэгээд хорвоогийн сонин сайхныг ярилцаад л суудгийн. Хейли Клэр хоёр ч уур амьсгалыг улам гоё болгочих гээд Рэйийн дуртай дууг нь захиалахад нь энэ хоёр маань бүжиглэхээр босцохоодог. Аква ч өмнө нь бүжгэлж үзээгүй болохоор нэг л ивээ олохгүй эргэн тойрны анзаарч байгаад дөхүүлээл аваад хайсан аралзаж байгаа өчиг нэх эвгүй харагданаа. Гэхдээ Рэй түүнд яаж бүжиглэхийг зааж өгөөд энэ хоёр маань цагийг бүр үнэхээр хөөрхөн өнгөрүүлдэг. Даанч удалгүй нар жаргах гэж байгаа учраас дахиад л явах хэрэгтэй болоход нь Рэй гайхаад битгий яваач гэхэд нь Аква түүнийг үнсээд маргааш уулзъя гэд яваад өгдөг. Манай гуравч хөлн газар хүрэхгүй догдолцоогоод нөгөө усны цамхагтаа очиход нь Сэги гэж нэг санаатай хүүхэн дагаж ирээд лусын дагна болохыг нь мэдээд авчихдаг. Тэгснээ зүгээр ч явчихгүй доошоо буух шатыг нь салгаж хаяад явчихд юм да. Маргааш нь Хейли Клэрт хоёулаа хүслийнхээ талаар дахиад нэг боцоохоо хуу. Энэ хүсэл ээжэд маань шудраг бус байх юм шиг санагтаад хэцүү байгаа талаараа хэлтэл Клэрт жин таалагдахгүй гомдчихноо. Харин нөгөө Сэги чинь аавда тэр усан цамхагт нэг охин гацчихсан байна гэд хэлтэл аав нь нэвтрүүлэгч юм болохоор бөөн сенсац болоод оччихсан байхыг найзууд телевизээрээ хараад яарад л очицооход ашгүй тэнд нь Аква байдгүй. Тэгснээ шарандаа шууд дамжуулалтаар энд байсан охин бол лусын дагна гэж хэлэхэд нь угаасаа юу гэж түнд хүмүүс итгэхвтэй хүмүүсээр ч сайхан шоолуулад аваараа ч хитгүүлээд авдгаа. Харин Аквад нөгөө хамгаалагч ах ашгүй туслаад аварсан байдгийн ингэснээр энэ ах маань нэг хүслээ биелүүлэхээр болдгоо. Үүний дараагаар Аква Рейтэй товлсон газраа уулзахаар ирээд түүнд хандаж би энд нэг зүйлийг хайж ирсэн юм л да. Тэр зүйл байдаг эсэхийг мэдэхгүй ч би энийг асуух хэрэгтэй байна. Чи надад хайртай юу гэхэд нь Рэй бид чинь нэг л удаа болцсон шүү дээ. Гэхдээ чи надад үнэхээр их таалагддаг. Чи бол миний уулзаж байсан хүмүүсээс тис өөр би чамтай ахиж уулзмаар байна гэдэг. Үнийг сонссон Аква маань төсөөлснөөс нь өөр хариулт байсан тул уйлчихдаг. Энэ үед нь нөгөө Сэги чинь хаанаас ч гараад ирсэн Акваг услуу түлхээдэх нөө. Аква далаад орсон болохоор лусын дагн түрхтэй болоод аав нь түүнийг хүчтэй урсгал үүсгэн татаж эхэлдэг. Рэй түүнийг лусын дагн гэдгийг нь хараад шокрох хэдий ч түүний араас очих гээд тавцангаа авах гээд гүнээ.
Хоёр найзууд харин эргэлзэх зүйлгүйгээр шууд түүний араас орцгоох ба Аквад бидний хүслийг аваад хурмайд цуцалчих гэж байдаг. Нээх хөөрхөө. Харин Аква та хоёр яагаад миний төлөө ийм зүйл хийж хүслээ золиослно вэ гэхэд нь Хейли Клэр хоёр маань яагаад гэвэл бид хоёр чамд хайртай гэдгийг Аквас сонсоод Аквагийн нулимс далаад тусахад аавда жинхэнэ хайр байдаг болохыг баталж чадсан байдаг. Үүний дараа тэнгэрч зэлмээд ширэн урсгалж арилж Аква маань хүсээгүй гэрэлтэд цуцалсан болохоо хэлдэг. Гэхдээ Аквамен далайны хэсэг мөн гэрээсээ хол яваа болохоор гэртээ харих ёстой болдог. Тэгээд Клэр Хейли хоёрт та хоёр хүслээ хадгалж байгаарай. Удахгүй уулзъя гэд далайн одон эмгээ нэг нэгээр нь тэдэнд өгдөг ба хэдийгээр далайн однууд долгинуурч гэсэн тэд хизээж худлаа хэлдэггүй гэд хясан уцаар дамжуулж залгаж байгаа хэлээд тэд түр салцгаах болноо. Удалгүйгээр ээж тавцантайгаа ирээд энэ хоёр маань өмнө нь ярьж байсан Пижи арал дээрээ удахгүй уулзахаар болдог. Ингэж хүний ертөнцөд хөлөө тавьсан л усын дагин маань төсөөлснөөсөө арай өөр хідэж жинхэнэ хайрыг мэдэрч хоёрын хоёр сайн найзуудтай болон дээрээс нь далайн иргэн хамгийн гоё залуутай дахиж болцохоор болоод босож байгаа юм аа. Хоёр найз маань ч далайн одон эмгий зүгт нь Хейли тэр бол гаднаасаа болон дотроосоо маш үзэсгэлэнтэй хамгийн сайн найз. Клэр тэр маш зоригтой, маш үнэн сэтгэлтэй гэж байдаг. Найзууд ч бие биенээ их санах талаар хэлээд удахгүй уулзъя гэд түр салцгааж буйгаар өнөөдрийн энэ жинхэнэ нөхөрлөлийн үн цэнийг харуулсан нээх хөөрхөн кино маань төгсдөг байгаа. За баяртай.